Хорооллын дундах авто зогсоол автоцом шинжлэх ажлын хүрээнд өмнө байсан зогсоолыг нийтийн эзэмшлийн газраас хумсалж, хувийн эзэмшилт газрыг худалдсан гэх иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр амгийн удирдлагууд, газрын алба, барилга хот байгуулалтын газар дээр нь ажиллалаа. Газрын албанаас өгч буй мэдээллээр газар эзэмшигч анх 2001 онд үйлчилгээний зориулалтаар тус байршилд 200 м газар авч 2004 онд өргөтгөл хийх зорилгоор дахин 200 м квадрат, ийхүү нийт 400 м квадрат болгон өргөжүүлж эзэмшин авчээ. Улмаар 2023 оны 5 дугаар сард дараагийн газар эзэмшигчид эрхийг шилжүүлсэн. 2014-өөс 2015 онуудад хороол доторх автозамын өргөтгөл шинжилгээ ажил хийгдэх үед тухайн газар эзэмшигчийн газар руу оруулж авто зогсоол хийсэн байсан. Харин энэ оны зам шинжилгээний ажлаар тухайн газар эзэмшигчийн эзэмшлийн газрыг хасаж авто зогсоол хийж буй нь иргэдэд нийтийн эзэмшлийн газраас худалдаж багасгаж байна гэх буруу ойлголтыг төрүүлж байна. За тухайн газар олголт бол 2001 онд алгагдсан байна. За улмаар 2004 онд тухайн эзэмшил газар дээрээ өргөтгөл нэмж барина гэд 200 м квадратыг нэмж аваад нийт 400 м квадрат газартай болсон байна. 2004 онд олгогдсон газар дээрээ тухайн иргэн хуулийн этгээд болохоор хүнсний дэлгүүрээ өргөтгөлөөд бариад ингээд үйл ажиллагаагаа явуулж хагаад 2023 онд за дараачийн газар эзэмшигчд ихээр шилжүүлсэн байна. За одоо энэ маргаан дагуулад байгаа энэ хуучин байсан зогсоол гэж яриад байгаа. За энэ 2001 болон 2004 онд тухайн газрыг нэмж олгох, за шинээр анх олгоход бол энэ хэсэг газар бол ямар ч машины зогсоол байгаагүй. За энэ нь бол нотлох баримтын хүрээнд бол бүгд нотлогдож байгаа. За 2014-өөс 15 оны үед энэ хороол доторх автозамын өргөтгөл шинжилгээний ажил болон зогсоол хийхдээ тухайн иргэн хуулийн этгээдийн газар руу энэ 5 машины зогсоолыг оруулж хийсэн байна. Тухайн олгогдсон газар нь одоо төрийн хөрөнгө оруулалтаар буюу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа 5 машины гараж дээр давхцаад байгаа хэсгийн байршлыг өөр тийш нөхөж олгохоор тохиролцлоо. Өнөөдөр газар эзэмшигчтэй холбогдох албаныхан ярилцсаны үндсэн дээр зогсоолын газарт орсон 11-ийг харьцах нь 2.5 метрийн хэмжээтэй газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд зогсоол болгохыг газар эзэмшигч зөвшөөрч ажил хэвийн үргэлжлэхээр шийдвэрлэгдлээ. Иргэдийн бас санал гомдол ирсэн. За энэ зогсоолын газрыг бас энэ хувийн эзэмшигч шилжүүлчлээ гэдэг. За тэгээд бид газрын алба, энэ барилга захиалагч гээд мэргэжлийн байгууллагууд газар дээр нэрээд гүйцэтгэгч ирээд за энэ хувийн хвшлийн бас удирдлагууд ирлээ. За 2004 онд яг одоо эзэмшиж байгаа буюу энэ зогсоолын хэсэг орсон энэ хэсгээр бол газар олголт хийгдсэн байд юм байна. За тэгээд бид гүйцэтгэгч компанийн төвшөнд яриад энэ зургийнхаа дагуу хийлгэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг энэ шийдлийг гаргаад за энэ хувийн эзэмшлийн удирдлагуудаа бас тохирцоонд хүрч чадлаа. За тэгэхээр нэгээсэндээ энэ зогсоол маань хуучин зургийнхаа дагуу буюу яг үргэлжилсэн хэсгээрээ хийгдэхэр болоод бид бүхэн бас шийдэл түрээд ингэж явж байна. Дархан хотод 2020 оноос хойш хороол дотор огт газар олголт хийгдээгүй, олгосон зарим байршлыг шилжүүлж байгаа талаар газрын албанаас мэдээллээ. Иргэд та бүхэн их сурвалжтай үнэн бодит мэдээллийг түгэхийг хүсье.